Яг энэ чигээрээ цаашаа үргэлжлэх юм бол бараг тарах ч юм уу төр завсарлах тэр нөхцөл байдал руу шилжих магадгүй байгаа байхгүй юу? Урд хожид тулгараагүй эдийн засгийн хямрал төртөн хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулж байгаа бизнесүүдэд тусламж үзүүлж гар бие оролцох шийдвэрийг хөрөнгө оруулагч Батмөнхийн Тэмүүлэн гаргаад байна. Тэрээр өөрийн туршлага дээрээ үндэслэж хурд хүч мэдрэмжээ ашиглан бизнес тооцооллыг оновчтой гаргаж хамтдаа хөгжих алдаж болохгүй боломжийг Монголын бизнес эрхлэгчдэд олгох гэж байна. Тэр бум 500 гэдэг бол маш боломжгүй. Энэ хэдэн хүүхдэд хэдэн төгрөгийн цалин өгчөхөд энэгээ хийгээд явчихна гэж бодоод байгаа юм уу? Ял тэрнээс ойлгохгүй байна. Одоо танилцаа дуудаагүй болохоор шууд суугаад нэг гэр бүл болох ш эхлээд нэг ирэхэд үзье гэж байгаа юм болоо даа л гэж ойлголоо. Айдтай л шүү. Би цэвэр эрсдэл хийж байгаа байхгүй юу? Та хэдийн авьяас итгээ. Дахиад бодох хэрэгтэй болж байна. Бизнес модельээ танилцуулнаа. Эдэг дээр манай хэд фейлдчихлээ гэж харж байна. Ярилцаж ойлголцож чадахгүй л юм л да юу. Болив ойлголцохгүй юм байна гэж. Би чамд ер нь бол аюу нээлттэй юм хэлсэн шүү дээ. Чи надтай харин нээлттэй ярих юм уу ярихгүй юм уу гэж өөрөө шийдэх хэрэгтэй байхгүй юу? Миний хөрөнгө оруулалтаар сонгосон бизнесүүд мэдээж ашигтай ажиллах ёстой. Ногоон байгалыг харж сэтгэл оюунаа баясгах зуны улирал манай оронд асар богинохон. Гэтэл ногоон ургамал аливаа орчинд өнгө төрх нэмэд зогсохгүй эрүүл мэндэд чухал нөлөөтэй хүчил төрөгч бэлэглэж хүнд баяр баясгал тав тух тайвширлыг авчирдаг. Тэгвэл ногоон диваажинг бий болгож хүнийг байгальтай ойртуулах боломжийг олгодог нэгэн компани бий. Цэцэгс тасалгааны урамлыг санал болгон хүнийг байгальд илүү ойртуулах боломжийг ойм ногоон урлан бий болгодог. Ойм ногоон урлан амьдрал түн буман өнгөтэй. Тэдгээр өнгөнүүдээс өөрт оноогдсон ногоон өнгөөр өөрийн амьдралаа зурж яваа залуу бүсгүй од гэрэл. Тэрээр эдийн засагч мэргэжил эзэмшсэн ч бага насны нандин дурсамжиндаа хөглөгдөж гэр бүлийн уламжлаа бизнес болгон хөгжүүлжээ. Доогоор чинь манайхан чинь нэг худалдаа үйлдвэр үйлчлэгээ гэсэн 3 багтаа үйл ажиллагаа явуулдаг. Үйлчлэгээний багт маань нөгөө байгууллагууд болоо иргэд аж ахуйн нэгжлэр очиод урамлын тогтчуулдаг, засдаг, арчилдаг ийм үйлчлэгээний багууд ордог. Манайхаар одоогийн байдлаар нэг 31 орчим ажилтнтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Тэрээр гэр бүлээсээ уламжилж авсан энэхүү бизнестэй өөрийн бүхий л зүрх сэтгэл хүч хөдөлмөрөө зориулсан ч үл мэдэх шалтгааны улмаас тус бизнесийн зогсолтонд ороод байна. Чухам хаан нь юунд асуудал байгааг одгоо өөрөө ч тодорхойлж чадахгүй байгаа асуудал юм. Юун дээр ингэж одоо дэмжлэг авах гэдэг өөрчлөлт ойлгохгүй бид нар юун дээр ашигтай алдагдaltaй ажиллаж байгаа тий хүмүүс яг зөв хуульж чадж гинөө гэдэг тал дээр би одоо ямар ч ойлгохгүй. Ойм урланд үйл ажиллагааг нь үндэс суурьаар нь зөв чиглүүлэх алсын хараа, зөв бодлого, мөнгө санхүүгийн тусламж хэрэгтэй байна. Ногоон бизнесийг дэмжин ажиллахыг зорддог хөрөнгө оруулагч Тэмүүлэнд тус компанийн үйл ажиллагаа үйлчлэгийн сонирхлыг нь татаад байгаа юм. За энэ бизнесийг сонгосон шалтгаан нэгдүгээр бол мэдээж энэ ногоон бизнес гэдэг утгаараа сонгосон. Айл өрх заавал байх ёстой бүтээгдэхүүн учраас энэ бизнес өөрөө байх ёстой тийм сонирхолтой. Энийг хөгжүүлэх ёстой гэдэг нь бол хамгийн нэгдүгээр зорилго нь байсан. Байгууллагын хувьд мэдээж гоё хүн болгоны ажил үргийн хувьар ийм системүүдийг бий болгоод тэгээд үйлдвэрлэлийн хүчин чадал болон хүмүүсийн энэ одоо ажиллахад илүү туршлагатай тийм ийм хүн орж ирж байгаа учраас одоо манай ажлыг илүү гоё сайжруулах гэж бас их найдаж байгаа. Маар нөгөө амар зам байна л да. Одоо нөгөө профит ирэх гэдэг. Тэгээ бид хэд ямар ч байсан ирэхээс өмнө тодорхой хэмжээнд юм уу зэгцэлэх гээд байж гин. Энэ тон цэцгээ хаашаа тавих гэж байгаа? Хэнтлийн өрөөлөө оруулъя. Том цэцгээ хэнтлийн өрөөлөө ороод эдрийг заримаас нь жоохон өөдрөөн тавь те. Ногоон бизнесийг дэмжих хүсэлтэй хөрөнгө оруулагч ойм ногоон урланд тулгараад буй асуудлыг тодорхойлж онцлохоор тус компани төв оффист ирлээ. За сэмэнэ. Тэмүүлээ. Од гэрэл. За ингээ манай урландаа танилццгаа. Тэгээд оймын хувьд болохоор бид цэцэг ургамал тарьж ургуулахаас гадна цэцэг ургамлаар тогтчилт хийдэг, бас ургамлын зохиомж хийдэг, өөрчлөлтөд цэцгийг бас янзалж өгдөг учраас
зөвлөгөө мэдээлэл авч болдог. Манайх одоогоор нэг үндсэн 7 салбартай үйл ажиллагаа явуулж байгаа. Цэцэг ургамлын сонголт хийхээс гадна бас энэчээс ирээд шууд нэг хажуудаа бид нар офсэлдэг учраас те зөвлөгөө болон энэ зүйлүүдэд асуучих болдог. Дэлгүүрт ирсэн цэцэг ургамал усанд 7 хоног шинээрээ байдаг. Тиймээс цэцгийн бизнес ашигтайч үүнийгээ дагаад бас эрсдэлтэй. Улаанбаатар хотын хэмжээнд энэ төрлийн үйлчлэгээ үзүүлж буй 15 орчим газар байдаг. Сонирхуулахад цэцгийн бизнесийг дэлхийд дахинаа голчлон эмэгтэйчүүд эрхэлдэг бөгөөд тэдэнд хамгийн тохиромжтой бизнесийн салбар гэдгийг судлаачид ч бас хэлдэг юм байна. Хөрөнгө оруулагч Тэмүүлэн Аймын хүүхдийн зуугийн урлан салбар дахь үйл ажиллагаатай танилцж, тэд үргэлжлүүлэн Аймын эзэмшдэг зүтгүүрийн депод байрлах хүлэмжтэй танилцгаар явлаа. Энэ манай хөвлийн хүлэмж. Хөвлийнх нөө төвийн алалттай. Тэгээд энийгээ бид нар 2008 оноос хойш төрөсөлж байгаа. Тэгэхээр түрээсэлж байгаа гэхэлэр чинь яг танаа бол өмч. Манай өмч бол биш. Тэгээд жоохон түрээсийн сарын юу хийдв? Түрээс сая 2 сая 300 авсан. 2 сая 800 нэлээд үнэтэй болсон. Айгүй олон юмыг нь өөрчилж болох үз. Ойролцоогоор 4-5 салбартай байх шээс энэ заавал салбартай байх ёстой юм. Энийг дижиталжуулж болох уу? Их мэдчлэн олон сайн сайжруулалтыг хийж болох юм шиг санагдсан. За ингээд манай хүлэмж. Манай хүлэмж. Вау. Манайхаа танилцаарай. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Бидний бизнесийг аврах гэж байгаа шүү найзуудаа. Хэдүүлээч одоо жаргах баха гэж. Хэдүүл ажиллаж байгаа даа. Одоо манай 1 2 3 4 5 6 7 Байнгын энэ чинь ер нь баг тий. хүлэмжинд бол яг одоо хаанх одоо орж ирлээ. Мэдрэмж бол шал өөр үт юм байна. Өвөл бол хэрвээ энд ингээд орж ирэх юм бол бүр их л гоё байх юм шиг мэдрэмж бол төрлөө. Манай Откомигийн маань ээж. Тий. Тань нэр алах юм блэ? Дагисүр. Та энэ одоо агийгч энэ бизнесийг анх одоо эхлүүлсэн гэж би зүгээр гэж ойлгоод байгаа. Яагаад та ийшээ энэ бизнесийг ер нь эхлүүлчих болов? Ер нь яагаад энэ ургамал энэ ногоон хүлэмж гэдэг холбогдчихв? Эхлээд чи нэг ээжийн тарьсан цэцэг мэцгийг наашин цааш нь явуул завдаг. Тэртгээснаа сүүлдээ нөгөө төхөө өөрөө бас хувь нэмрээ оруулаад өшөө энэ тэндээс олж ирдэг ч юм уу тий. Үржүүлэх барих гэл ингээд туршлагаж чаад тэгээ одоо энэ маань үргэлжлээд үр хүүхдэд яваад ингээ хүүхдүүд чи одоо орчин үеийн хүүхдүүдийн сэтгэлгээ айгүй өөр болсон болохоор одоо тэр юм өшөө ингээд өргөсгөж जैन гоё болгож जैन томруулж जैन тий. Манай улс өнөөдрийн байдлаар Хятад Солонгос улсаас дийлэх цэцэг ургамлаа авдаг. Европын орнуудаас буюу Голланд, Герман, Чехэс ч мөн цэцэг ургамал авах тохиолдлууд бий. Гэхдээ тээвэрлэлтийн зардал хэтэрхий өндөр байдгаас болж импорт хийхэд хүндрэлтэй байдаг байна. Та салаатын навч тард юм. Салаатын навч үрсэлхий хийж тарьж байгаа. Тэгээд энийг бүр савнд хийгээд зарчиж байгаа шүү дээ. Тийм бас борлуулалт хийж байгаа. Тийм борлуулалт хийж байгаа. Чинь ингээл 4000 ч юм. Тэрийг одоо хүнсний захмах руу нийлүүлэн гэж юу? Хүнсний захмах зөвлөлөө өөрийнхөө дэлгүүрүүдээр дэлгүүр дээр. Тэгтээ энэ чинь хүн аваад идэж болно шүү дээ. Болно. Одоо жишээ нь энэ чинь ингээд хүмүүс аваад шууд услаад тэгэл тайрал томуудыг аваад идэх хаар араас жижигүүд нургаалаа гэсэн. Би тэрийг одоо гэртээ авчид өөр дээр бас туршиж үзмээр тийм бодлол төрж байна. Үйлдвэрээ их чавчин шатлыг нэмээ гэдэг чинь тийм. Тэр нь одоо жишээ нь яг энэ чинь аль хэсгийг нэмээ гэсэн. Тэр нь одоо юу гэсэн үг вэ гэхээр нэг нь нөгөөгнийхөө нарыг хайж байгаа. Ижид төрлийн биш арчилгаатай цэснүүд хит ойрхон байгаа байхгүй. Тэр услахааны хувьд, арчилгааны хувьд, бордооны хувьд яг нэг болгонд нь кэр хийхэд амар төвхтэй байгаа. Энд яг хэдэн төрлийн цэцэг? Одоогоор яг энд 80 гаруй төрлийн тэгээ 250 орчим зүйл байгаа. Зүйл гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр жишээ нь мөнхрөө цэцэг өөрөө нэг мөнхрөө гэдэг төрөл байснаа дотроо 7-8 зүйл болоод байгаа. Хуваагдчих гэсэн үг. Яг оймын яг бүтээгдэхүүнүүд дээр нь яг энэ үйлдвэрлэл явж байгааг харж хараад бол бас яг энэ бизнесийг өшөө илүү дэлгэрүүлж ойлгомоор өшөө цаана ямар ажлууд явдгийг, ямар борлуулалтын одоо боломжууд байгаа юм. Өшөө энийг яаж өшөө орчин үеийн бизнес болгож болох уу гэх ийм бодлоод бол төрж юм л та. Одоо энэ ингээд жишээнийг айл ингээд одоо юу гэдгийг 200 м квадратыг зөвлөгжүүлчлээ гэдэг. Та хэд нөгөө дараагийн үйлчлэгийг хийдэг гэсэн. Тэгэхээр тэрийг нь очоод сэргээгээд одоо улирлынх нь юуг нь бүгдийг хийдэг гэсэн үг үү те.
Хүмүүс нөө иймэрхүү асуудал гараад идэв. Жишээ нь нөгөө сэтгэл хөдлөлөөр болоод амир хургамлууд худалдаж аваад эсвэл орчноо ногоон болгоё гэд эсвэл магадгүй компани за ногоон офис олгоно гэд ч юм амир хургамлууд аваад фейлддэг юм дараагийн арчилгаагаа хийж чаддгүй. Магадгүй нөө яг тань шиг ингээ багадаа тарьдаг байсан ч гэсэн би нөө мэдхгүй гэж байгаа шиг энэ чинь жоохон арчилгаа мэдлэг хэрэгтэй байгаа байхгүй. Яг нөө юу хийлгэхээсээ шалтгаалаад үнэн ингээд өөр гэсэн. Үйлчлэгээ үзүүлэн гээд байгаа нь за тогтчулсан ч гэдэг юм уу авсан боловсруулсан тэр тогтчулсан ургамлын хэсгийг дараа нь очиж үйлчлэгээ үзүүлдэг энэ үйлчлэгээ бол одоо Монголд яг цэцгэлэх гэж байгаа юм байна. Бүх эмчээ байгаа бараа бүтээгдэхүүн дээр нь нөгөө дэлгүүрүүдээр байгаа бараа бүтээгдэхүүн нийлээд нэг тэрбум орчим байдаг. Тийм. Зөө юм бурхан мэдгүй байна яа наачлаа. Би тэгж бодсон юм. Олон улсын Gallup судалгаагаар ажилчдын оролцооны индекс нь 60%-аас дээш байдаг. Энэ нь компаниудын ашигтай ажиллах үндэс болдог. Гэтэл оймын ажилчид өөрийн ажил үүргээсээ хэд дахин давхар ажил хийж байгаа ч компани ашиггүй ажилчид ачаал ихтэй ажилласаар л байна. Одоо бүртгэл эдрээ ямар програм ашиглаж хийдэг вэ? Бааз гэдэг систем ашиглаж. Бааз гэдэг систем. Чи нэгэд өгчлөх үү? Тийм аа. Одоо тэгээд яг хэдэн нэр төрлийн хичнээн тооны та 2000 гаруй төрлийн бараанууд байгаа та. 2200 энэ нэр төрөл нь тийм үү? Тийм нэр төрөл нь. Чи тэгээ тооллогоо одоо хэр давтамжтайгаар хийдэг юм? Сарын суд. Сар болгон. Тийм. Одоо өөр энэ дэр ямар үйлдэлүүд байх вэ? Энэ л хороо энэ бараагаа бүртгэж авдаг. Нөгөө шинээр ирсэн бараагаа кодлж бүртгэж авдаг. Гараараа хийдэг юм. Тийм, компьютер дээр юм. Чи өөрөө гараараа оруулдаг. Танаа баркод мод байхгүй. Байхгүй. Эднийд бол маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн байна. Энийг яаж бүртгэж байгаа, яаж хяналтаа явж байгаа тэр процесс нь тэрийг борлуулалтын одоо хэмжүүрээр яаж хэмжиж байгаа нь дээр нь ажилчдынхаа цалин урамшуулал за эргээд тэрийг бүртгэж байгаа ер нь нөгөө нэг өртгөө бүртгэх процесс нь оймын хувьд бол байхгүй мэн гэж би бодлоо. Би нэг ийм дээр айгүй гайхчин зүгээр гайхчин жоо сонирхож сууч ингээд танах ингээд ажлын байрны тодорхойлч байгаа гэсэн шүү дээ. Тэнгүүд ингээд энчээ ирээд ингээд харсан чинь бүх хүн нь яг тэр ажлаа хийдэг ч юм уу хийдэггүй ихэнх нь ерөөсөө хөлөмжөд ажилтсан юм байна гэж би дүгнэлтэнд буугаад байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг худалдаа яг нөгөө бизнес хариуцсан одоо борлуул, маркетинг яг худалдаа тий идэвхжүүлэлт яг энийг гин хариуцдаг хүмүүсүүд нь сая би ойлгохдоо ажлаас их гардыг юм байна их солигддаг юм байна гэдэг. Ер нь энэ яагаад ингэж юм бэ? Эсвэл хүмүүс ийшээгээ ажиллах сонирхолтой байдаг юм. Ийм байгаа одоо жишээ нь яг надаас олж иж магадгүй. Эсвэл амарын чадвартай супер хүн ирэхгүй байгаа. Эсвэл яг ирсэн хүн би зөв чиглүүлж чаддаг байгаа. Тодорхой биш байгаад байгаа юм байна. Тэгэхээр маркетинг борлуулалт, санхүү төлбөр тооцоо, бараа бүртгэл энэ болгон дээр нөгөө яг ажлын зааг нь тодорхой биш. Тэр утгаараа бүх ажил ингээд дундаа хаягдаад байгаа юм шиг юм. Энэ нь өөрөө энэ бизнесийг цаашдаа хөгжих Одкогийн хувьд энэ бизнесээ томоор харах, мэдээлэл зөв зохион байгуулалтанд оруулах гэдэг дээр нь хамгийн том асуудал бол энэ ч байна гэж би зүгээр өнөөдөр ойлголоо. Профит амар олон юм ухаж асуулаа л да тий. Яг энэ хүмүүс чи юу хийдэ? Яагаад ингэж ажиллаж байгаа? Тин чин зөв юм уу? Нэг хүн чи яагаад ажлын байрны тодорхойлт марчаа нэг ажлаа хийхгүй байгаа ч гэдэм үү? Тэнгүүд яг нэг дор ингэж яг болохгүй байгаа юм а бүгдийг ингэ мэдээ жоохон шоконд орж байгаа ч гэсэн тэр хүн илүү нөгөө манай байгууллагыг амар сайн мэдээд тий бид нартай хамтрах эсвэл туслах яаж одоо хамтарч ажиллах тэр шийдлээ гаргахад аягүй хэцүү асуусан юм байна гэж бодож байна. Хэрв аз жаргалыг эдийн засгийн хэлээр илэрхийл гэвэл тэр нь өсөлт. Ойм урлангийн өсөлт, хөгжил, амжилтыг илтгэж болох үз санхүүгийн тоо тайлантай хөрөнгө оруулагч Тэмүүлэн танилцахыг хүслээ. Цэцэг урамлаар хүрээлэгдсэн орчинд сэргийг халуун дулаан уур амьсгалыг мэдэрсэн түүний хувьд энэ аз жаргал хэр удаан үргэлжлэх бол өнөөдрийн байгаа энэ хүний нөөц гэдэг юм уу, энэ докторгүй байгаа асуудлуудыг энэ тодорхой хэмжээнд шийдээд бизнесийг тэлээд явж болох уу гэвэл боломжтой. Ер нь зүгээр анх энэ бизнесийг хийхдээ хийсэн хөрөнгө оруулалт юу вэ? Хэдэн дөрөвний хөрөнгө оруулалтаар энэ бизнес эхэлсэн. Энд чинь ингээд нэг юм яг ингээд бэлэн мөнгө барьж агаад эхэлсэн бизнес биш байгаа байхгүй. Эхлээд нөгөө энэ сонирхлоороо тарьдаг байсан хүмүүсийн ажил чинь өөрөө ингээд худалдаа авалт хийгээд бизнес болж мөнгө олоод
Тэгэнгүүт нэг за нэг тодорхой хэмжээний орлоготой одоо тэрнгүүт тэр ашигаараа за хүүрцээ авъя, тэ хүлэмжээ авъя, тавиураа авъя, тэрийг авъя гэд нөгөө жижигээр өөрсдийнхөө сайн ашигаараа өдөө хүртэл ингэж бий болсон бизнес аваад байгаа байхгүй. Одоо ер нь хэдэн үнэтэй лээ? Одоо нэг 30 орчим хүнтэй байна. Удирдлагын баг гэж байгаа юм. Удирдлагын баг гэвэл яг нэг гэр бүлийн хүрээнд тэ ээж тэгээ за манай дүү болохоор нөгөө үйлчлэгээ баг да. Яг нэг шийдвэр гаргалтын дээр бол яг цэвэр өөрөө бие дагаад яг саналууд авна. Тэгэл гаргаж байгаа. Санхүүгийн хариуцсан хүн байгаа юу? Санхүүг яг бүтэн хариуцсан хүн бол байхгүй. Маркетинг хариуцсан. Маркетинг хариуцсан байхгүй. Өдөр тутмынхаа үйл ажиллагаанд голцоо анхаардаг. Гэхдээ эднийх бол яг алсын хараагаа бол хараахан томьёолоогүй. Яг л гэр бүлийн бизнесийн онцлог юм байдаг. Танад хамгийн урт ажилласан хүн хэдэн жил ажилласан байгаа вэ? Хамгийн урт ажилласан хүн гэвэл манай ээж л байна да. Чи хоёроос өөр. Битэрс өөр урт ажилласан хүн гэвэл ер нь 2-3 жил орчим ажилласан л маш цөөхөн. Гарын 3-4 хамаатан биш тийм. Хамаатан биш тийм. Нэг 2-3 л юм байна. Тэг борлуулалтаараа хоёулаа ингээд жилээрээ ярих юм бол хамгийн одоо өсөлттэй жил нь хизээ байсан байна. Бид нэг ковид идэргээд байгаа учраас өөр байгаа бахалтай. Гэхдээ сая 22 онд 21 оны төсвөл ямар байсан? Одоо 22-ны ихтэл ямар байгаа? Хамгийн борлуулалт сайтай байсан. Одоо нэг санхүүгийн тооцоолол бид хэд яг ингэ сайн харж чадахгүй байгаа болохоор одоо 21 он л хамгийн сайн байсан баг л гэж бодож байна. Ер нь 21 он ашигтай гарсан уу? Ашигтай, ашиггүй ч бас мэдэхгүй юм байна. Тоогоо мэдэхгүй байна, ашигтай ажиллаж байгаа мэдэхгүй байна, орлогоо мэдэхгүй байна. Зардлынхаа зарим нэг асуудал дээр ч гэсэн мэдэхгүй байгаа нь ерөөсөө тэр лөө анхаарахгүй цэвэр үйл ажиллагаанд анхаарал өдөр тутмынхаа үйл ажлыг хийгээ явж байгаа ийм л байгаад байгаа. Ер нь ашигын маржнаа мэдж байгаа юу? Ашигын маржнаа мэдэхгүй байна. Тоон болон судалгаа юм баримтгүй байгаагаа амар их мэдэж авлаа. Үйл ажиллагааны зардал сардаа хэд гардаг? Тогтмол зардал нь нийтээрээ сардал зардал гэж байна. Бүх төрөөс цалин. Бүх төрөөс цалин. Яг тэд гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Яг хамгийн том зардал юунд гарч байна? Хамгийн том зардал нь за үйлдвэрлэлийн нөгөө өртөг буюу бөбөх. Тэгээд туризмын зардлууд, хөдөлмөрийн зардал. Ер нь борлуулалтаа нэмэгдүүлэе гэж ямар нэгэн хөтөлбөр маркетинг хийжсэн. Бид яг нөгөө ковидын уурлын салбарыг анх нээж байхдаа маркетинг хийжсэн. Тэгэхэд нөгөө нэг илүү борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор нөгөө юунууд хийжсэн. Нэг юм цэцэг ургамалтай холбогдсон хүмүүсийн төвийн тухай цэцэгний тайлбар зөвлөгөө бичлэгийн тухай тиймэрхүү зүйлүүд хийжсэн. Одкогийн хувьд бол яг энэ бизнестэй маш дуртай. Гэхдээ бизнесээ яг мэдэрч ийн үгүй мэдэхгүй. Энд чинь ингээд гэр бүлэрээ ингээд урт удаан явсан ингээд бизнес байгаа шүү дээ. Тэгэхээр чиний хувьд одоо ингээд шинээр энэ бизнесийг өргөжлүүлээд явж байгаа. Тэгээд энэ бизнесээс ер нь ингээд урт хугацаанд яг юу хүлээж байгаа вэ? Гэхдээ энэ талаар ерөөсөө бодож байгааг болохоор бүр яг өөрийгөө юу ч мэдгүй амар тэнийг юм шиг тийм мэдрэмж төрж байна. Яа ямар тэнийг юм бэ? Яг оновчтой тийм байгаа болсон зөв юм тусламжууд тэ биднэрт үзүүлэг авах гэж бас аягүй их найдаж байна. Өөрсдийнхөө хэмжээнд аягүй сайн яг байгаагаар нь бүх юмаа сайн үзүүлж чадсан гэж бас бодож байгаа. Тэгэхээр би оймд хөрөнгө оруулалт хийх үү? Цаашдаа ямар байдлаар хамтарч ажиллах уу? Яаж энэ бизнесийг хамтдаа босгох уу гэдэг тал дээр надад жоохон бодох хугацаа хэрэгтэй байна. Одко бизнесээ өргөжүүлэхийн хэрээр салбар дэлгүүрээ нэмсээр байлаа. Үүнийгээ тэр бизнесээ тэлж хүмүүст хүрч байна хэмээн бодсоор өдийг хүрчээ. Гэвч сүүлийн 3 жил баг багаар орлого нь өссөн ч ойм урланд мэдэгдэхүй зашиг гарч ирээгүй юм. Энэ нь тус байгууллагын санхүүгийн менежмент, зохион байгуулалтын тал дээр асуудалтай гэж харагдаж байна. Бизнест ашигтай ажиллаж буй байгууллага орлого нь өсөхийн хэрээр үйл ажиллагаагаа тэлж өргөн цар хүрээнд ашигтай ажилладаг. Тэгвэл орлого нь өссөн ч ашиггүй байгаа нь юутай холбоотой вэ? Юм чи ингээд нэг цаг хугацаанд болоогүй юм ингээд бас ингээд хийх гээд дайраад ах чи хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр чи ерөөсө тийм юм их ч яг тооцож харддаг л байх л та. Тэгтэл тийм юм аюу хурдан хугацааны дотор тэр процессыг ингээд алгасаад ч юм уу даваад ч юм ингээд болгох гэж аюу хичээдэг. Яг одоо нэг хүнд нэг эмзэглэдэг зүйл гэж байдаг шүү дээ. Миний бодлохоор
нөгөө хамгийн хайртай хүнээ ингээд нэг юм заримдаа нөгөө бусдын хажууд хүндлэхгүй харьцах тэгээд юм шаардлага тавих юм чи одоо нөгөө нэг яг намайг төрүүлсэн яг миний их суурь ээж байхад тэр талаар нь харьцаж чадаагүй ингээ нөгөө эмоцоо гаргацсныхаа дараа аюу харамсаад Одкогийн удаан төвчж дотроо хадгалсан ажлын ачаалал, сэтгэлийн шанал нь хоромхон зуур тесрэн гарч, өөрийн мэдлгүй буруу үг унгаж, ээжигээ гомдоох үйлдэл хийчихдэг хэмээн тэр нулим сунгав. За би одоо аймтай уулзахаар явж байна. Аймд бол тавих саналаа бол маш тодорхой болгоцсон байгаа. Айм ногоон урланд хэрэгтэй мөнгө санхүү стратеги бүхэн хөрөнгө оруулагчид бий. Тэгвэл хөрөнгө оруулагч Тэмүүлэн Одкод өнөөдөр хөрөнгө оруулалтын санал тавихаар ирээд байна. Profit Тэмүүлэнгийн бэлдсэн хөрөнгө оруулалтын саналыг Одко хэрхэн хүлээж авах бол Өдөрдөж байгаа гүйс зэрэглийн хувьд бол цаашдаа аюул сайн тооцоолтойгоор явж иж энэ бизнес өснө. Үгүй бол энэ бизнес яг энэ чинь ирээд ингээд зогсно. За сайн байна уу? За өдрийн мэнд. За сони сайн ажил тавлаг. Тайд дээр ингээд очиж бүх процесстэй танилцсан байгаа шүү дээ тийм үү. Тэгээд танаас хоёр салбараар орсон. За тэгээд тайд надад бол танаа бизнесийн нэг аюу гой үнцний нь юу вэ гэхээр энэ бол гэр бүлийн бизнес. Тэгээд ялангуяа чи болон таны ээжд хоёр энэ бизнес маш одоо тууштайгаар хизээж одоо янз янзын асуудал үүссэн шамтарсан ч шамтраагүй чи яг танаа бизнесийн санхүүгийн бас нөгөө тоон баримтаар ингээ харахаар сүүлийн эхний 3 жил 4 жил алдагдaltaй ажилласан. Сүүлийн 20 оноос 21 оноос өсөлттэй ингээ явж байгаа докторж эхлэж байгаа. Тэгэхээр 4 жил бол энийг ингээд нөгөө асуудалтай чигээр нь тэрийг ингээд авч явах гээд хоёр хичээсэн байгаа. Дээр нь тэгээд энэ нүг нь байгаль нээлттэй бизнес, ногоон бизнесийн төлөө сэтгэлээсээ ингээд юм ямар ч нэг асуудалт нэг шамтралгүйгээр явсан чинь ингээд надад аймар энэ бизнесийн хамгийн том үнцний юм байна гэж би зүгээр харсан. Хамт олон гэдэг юм бол аюул чухал. Бизнест бол амжилт гаргахын тулд хамгийн чухал юм бол хамт олон тэгээд багаар ажиллах гэдэг ч юм бол аюул чухал. Тэгээд энэ бизнесийн төлөө гэсэн ч хамт аюул том тийм суур хамт олон байгаа юм байна гэж би бол харсан. Ирээдүйн бизнесийн сайжруулах, том болгох, борлуулалтаа нэмэгдүүлэх, илүү нөгөө efficient гэж ярьдаг шүү дээ. Одоо яг өнөөдөрт байгаа та нарт одоо ингээд хүлэмж байна, хоёр хүлэмж байна тийм үү? Хамт олон байна. За энэ зардлаа яаж оновчтойгоор зарцуулаад тэрнээсээ хамгийн дээд түвшний борлуулалтыг хийж болох уу гэдэг юм бодлого бодох хэрэгтэй байхгүй юу? Тий. Тэр бодлогыг та хэдэд төлөвлөгөө байхгүй байна гэдэг байхгүй байна гэж би бол дүгнэсэн. Чи салбараа нэмээ ингээд урамлаа тарий өхүүлэхгүй байхын төлөө ингээд энэ рүүгээ л фокуслаад танай компани өнөөдрийг хүртэл ингээд яваад ирсэн байна. Танах бүрэн хэмжээндээ хүртэл борлуулалтаа одоо цэг дээр очиж үзээгүй компани байна. Одко маань нөгөө хит нөгөө сэтгэл хөдлөлөөрөө энэ бизнестэйгээ ингээд холбогдсон. Шийдвэртэй нөгөө эмоцоор хандаад байгаа байхгүй. Тэгээд нөгөө тооцоо байхгүй. Тэгээд хүн хүсэл тавих юм бол оймынхаа төлөө л нийчий даа гэдэг. Тэгээ артлын хамт олноо боддог, ачааллаа нэмж байгаа бодохгүй, зардлаа тооцохгүй гээд ер нь нөгөө нэг ийм эмоцийн шийдвэрүүд гаргаад процессоо ч гэсэн хараахан бодохгүйгээр шийдвэр гаргаж байгаа нь ерөөсөө байж болохгүй. Тэгэхээр би танад өнөөдрийн байдлаар бол миний дүгнэлсэн дүгнэлт юу гэхээр хүлэмж нэмэх, үйлдвэрийнхаа чадварыг нэмэх гэхээс илүүтэйгээр танах бизнесээр дахиад реинженер хиймээр. Реинженер буюу бид нэр ритейл зах зээл рүү бүтээгдэхүүнийг хүргэхийн тулд чи салбарууд нээгээд 7 салбар нээгээд тэрнийхээ ашигт ажиллагааг өөрөө бодохгүйгээр нээгээд иргэд худалдаж авахыг чи төгжлөөд нь шүү дээ. Гэтэл энэ үний танаа бизнесийн бүтээгдэхүүн дотор чинь нөгөө декор хаана тэгээ гарден мейнтенанс үйлчилгээ дараагийн сервис үйлчилгээнүүд тийм үү гэх мэтчлэн бизнесийн бас бүтээгдэхүүний нөгөө бүтээгдэхүүнүүд байгаад байгаа байхгүй бизнес санал болгох. Тулгамдж байгаа угаасаа асуудлууд байгаа тий шийдэж чадах байгааг бол яг ингээд боддоор харсан. Тэгээ би танай компани ерөнхийдөө 35% нь хөрөнгө оруулалт хий. Тэгээ тэрийг би 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Тэгэхээр манай компани хэдэр үнэсэн гэсэн үү? Би ойролцоогоор нэг 700 гаруй сая 800 орчим сая төгрөг хөрвүүлж байгаа. Та юуг нь харж үнэлсэн? Танаа яг одоо цэвэр гаргаж байгаа ашиг биш үү? Ашигыг чинь л харсан. Танах хөрөнгийн хувьд ойролцоогоор нэг яг
300 орчим сая төгрөгийн 400 орчим 300 арай 400 арай өрхгүй сая төгрөгийн хөрөнгөтэй компани байгаа байхгүй. Тэрийг би бас тооцож харсан. За тэгээд сая одоо 2017 оноос 2021 он хүртэл гарсан үйл ажиллагааны ашиг, цэвэр ашиг. За тэрнээс гараад өөрийн тодорхой хэмжээгээр би энийг нэмэгдүүлээд тооцохоор мөнгөн урсгалаас ийм хэмжээнд өсгөж болох юм байна гэсэн энэ болгоноор нь харж бодсон. Тооцсон гэсэн. Эхлээд би ойлгоогүй л дээ. Хүлээжсэн үнэлгээнээс уус амар бага байсан. Би жоохон шокнд ороод гайхсан. Би 150 сая төгрөгийг өгөөд хувьцааг нь аваад тэгээд алга болох жоо биш. Би ажлын хажуугаараа би энэ цагаа зараад тэгээд мөнгө өгөөд за хоёулын бизнесийн төлөө явъя. Гэдгийг бас харах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Нөгөө нэг талаас хөрөнгө оруулалт авах гэж байгаа хүн байна. Өөрөө ухамсарлаад байгаа. Тэр нь юу вэ гэхээр надад хань хэрэгтэй байна, бизнес партнер бол хэрэгтэй байна. Бизнесийг ингээд процессд нь өөрөө алдаад байгаа гэдгийг ойлгоод байгаа. Би яг алдааг ингээд харж хэлж ирвэл энийг өөрчлөе. Эний төлөө бол хоёулаа хамтрая гэдэг нь мөнгөн үнцнээс илүү үнцэн байхгүй юу? Одко хөрөнгө оруулалтын саналыг шууд зөвшөөрсөнгүй. Түүнд хөрөнгө оруулалтын саналыг илүү ойлгох, тодруулах зүйлс их байсан учраас Profit-тэй дахин ярилцаж шийдэлд хүрэхийг хүслээ. Бизнес хилцлийн шийдвэрээ гаргахаар тэд 3 цагийн турш ярилцаж Одко өөрийн шийдвэрээ гаргалаа. Компани одоогийн байдлаар үнэлээд өгж байгаа мөнгө чинь айгүй бага байгаа. Би бодож байгаа. Таны саналыг болохоор яг 35 жоохон магасгаад 30% байгаад за тэгээ ядаж 150-аа нэг тодорхой хэмжээнд багахан өсгөөд нэг 200 сая ч юм уу тийм байвал яаж юм. Үнэлгээнд дээр би юу яаж бодож байгаа 30% дээр бол байж болох байх. Ерөөсөө аймаг одоо хүсэж байгаа тэр хэдэн тэрбумын үнэлгээтэй компани болоход амар боломжууд байна гэж бодож байгаа учраас би саналыг чинь хүлээн зөвшөөрөөд тохирё гэж бодож байна. Тэгэл хамгаалъя тий. За баярлалаа. За баярлалаа. Хоёр тал харилцан ашигтай байдлаар тохиролцож хэлэлцээрт хүрлээ. 200 сая төгрөгөөр компанийн 30%-ийг авахар боллоо. Гэвч энэхүү хамтралыг мөнгөн дүнгээр үнэлэхээс илүү хамтын ажиллагаа, алсын хараа, стратеги бодлогоор үн цэнийг нь тодорхойлох нь чухал юм. Хоёрын хувьд бол энэ бизнес дээр хамтраад өшөө олон боломжуудыг өшөө олон гоё юмнуудыг хийх бол миний хувьд бол тийм харцсан өнцөг бол би тэрийг би одоодоо битээд нийлүүлээд энэ нэг алсын хараатай болох нь аюул чухал. Хүрэх бол боломж бол байгаа гэж би харж байна. Хөрөнгө оруулагч ойм урланд стратегийн хөрөнгө оруулалтыг хийж тэдэнтэй хамт дараагийн шатанд гарахыг хүссэн. Иймд тэрээр ажилчдад удирдлагыг гартаа авч ажиллахаар болсноо зарлахаар ойм урлангийн хүлэмжинд ирээд байна. Профит орж ирснээрээ угаасаа нөө шийдвэр гаргахад чинь тэ за хинээс яах вэ гэж боддөө шүү дээ. Ухаалгаар үр дүнтэй одоо алдагдал багтай ч юм уу тэ зөв байгаа оноход зөв шийдвэр гаргахад хамгийн сайн хамтрагч болж чадах гэж бодож байгаа. Би тэгэд байгууллага дээрээ дараагийн өсөлтийг өөрчлөлтийг авчрахын тулд хөрөнгө оруулагчтай болж байгаа манай байгууллага. Тэгээд манай байгууллагын шинээр одоо хөрөнгө оруулагчаар орж байгаа Тэмүүлэн захиралтай танилцаарай. За бүгдээ өдрийн энэ бизнесийг дараагийн түвшинд нь гаргахын тулд та хэдтэйгээ хамтраад ингээд олон янзын шийдлүүдийг бас нэвтрүүлэхээр ингээд зорж ажиллана гэдэг аюу ирээдүйтэй гоё боломжтой гэж харсан. Тэгээд энэ утгаараа Докотоо бас зөндөө ярилцсан бит хоёр тэгээд хамтарч ажиллахаар ингээд үнээс цааш болж байгаа. Би тэгэд энийг аюух боломж гэж харж байгаа. Компани алсын хараа зорилгыг илүү тодорхой болгож өнгө төрхийг сольж системжүүлэхийн тулд хөрөнгө оруулагч Одкод шат дараалтай даалгавруудыг өглөө. Ойм урлангийн хувьд бол дараагийн түвшинд гарах ёстой. Энэ төрлийн бизнесүүд дараагийн түвшинд гарахын тулд хэд хэдийн юмуд дээр анхаарахгүйгээр орхичхоор яг өнөөдөр оймын бизнесийг өөр хүн гарч ирээд хийх боломжтой юу? Тэгэхээр боломжтой бизнес. Тэгэхээр leaders effect гэж байдаг байхгүй first mover effect гэж байдаг. Зах зээл дээр хэн хамгийн түрүүнд гарч ирсэн тэр зах зээлийг ноёрхож болох тоглоомын дүрмийг хийж болдог юм. Юутай дүрмтэй. За ингийн хамгийн эхлээд нөгөө борлуулалтаа сайжруулахын тулд сувгаа тодорхой олгоод тэр зорилттой зах зээлдээ өргөхийн тулд өөрсдөө брендинг дээр ажиллах хэрэгтэй. Тэгээ би мэргэжлийн баг авчирч чамтай хамт ажиллаулна. Тэгэхэд бол өөрөө компанийн айл болох бүх танилцуулгыг бэлтгэсэн байх хэрэгтэй. Онлайн худалдааныхаа асуудлыг өст хийгээд тэрэн дээр илүү фокус зардлаа бас ямар байхгүй зарцуулмаар байна. Тэгээд маркетингээ аюу сайн зохицуулж өгч аммаар байна.
Тийм. Тэрлүүгээ илүү жоохон төлхөө ажилламаар асуудалтай байгаа салбараа хаа. Тэгэхээр би зөв хоёр салбарыг бол ер нь хаасан дээр болов уу гэж харж байгаа. За миний өнцгөөс яг шууд хаахад бол бэлэн биш байна. Тэрнээр яаж оновчтой зөв шийдэл гаргах тал дээр эргээд бас сайн ярилцаад шийдэе гэж бодож байна. Энд чи гараад байгаа нөөц болцоог илүү офис чиглэлээр өөрсдөө офистай болъё. Тэгээ хүний нөөц дээр алдаад байгаа гэдэг асуудал компани болгоноор гарч ирдэг. Энэ юу вэ гэхээр хамгийн тэргүүнд офистай байхаасаа хүний тогтоож эхэлнэ л гэсэн. Интерьерийн компани энэ ханы шийдлийн компани дээр би бас чамайг компанитай холбож үгүй. Тэгээ чи тэнцээ тентгийн залуустайгаа хамтраад энэ бүтээгдэхүүн хөгжүүл дээр ажиллана гэсэн үг. Ногоон шийдэл, ногоон одоо урмал гэдгийг бодоход хамгийн түрүүнд хүнд толгоонд нь ойм гэдэг юм буухан бидний одоо ихний хэлж нэг чухал байгаа байхгүй. За даалгавруудаа хүлээж авлаа. Брендинг хийж угаасаа бусдаас ялгарч өөрөө гэсэн өнгө ястай болох нь бол хамгийн зөв шийдлэж байна. Зөв хамгийн одоо сонирхолтой те яг хүсэжсэн бидний хийхийг хүсэжсэн даалгавраа. Тэгээ зах зээл дээр байршмаар. Ажлаа бол эхлүүлэх нь хамгийн чухал байна. Ойм ногоон урлан олон жижиг салбар дэлгүүрүүдтэй бөгөөд өөрсдийн үйл ажиллагааныхаа цогц мэдээллийг өгөх шоурум салбаргүй байна. Үүнийг Тэмүүлэн Profit өөрчилж тус компанид үндсэн бүх ажлаа харуулах том урлан байх шаардлагатай гэж үзсэн. Иймд тэд оймыг төлөөлөх шоурум урлан салбарыг нээхээр ажиллаж эхэллээ. Хөрөнгө оруулагч Тэмүүлэн ойм урланд ребрандинг хийх шаардлагатай гэж үзлээ. Иймд маркетингийн зах зээлд мэрэгчсэн мэрэгжлийн баг Сүудрийг авчирлаа. За сайн уу. Тэвэр олоолаа өрөөд ирвэ. Манай Сүудрийнхэн. Аха. Чи бас баг мэддэг байна. Аха. Би одоо яг салбартаа болоод бидэд олон жил ажиллагаа явуулж байгаа. Тус компани ойм урлангийн дижитал маркетингийн бодлогыг тодорхойлж брендингийг хариуцсан ажиллах юм. Profit Тэмүүлэнгийн чиглүүлгийн дагуу одгоо бизнесийнхээ мэдээлэл үйлчилгээний танилцуулгыг Сүудрийн баг хамт олонд хийх гэж байна. За үйл ажиллагааны чиглэл болохоор бид нар үйлдвэрлэл, худалдаа, үйлчлэг гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үйлдвэрлэл маань өөрөө цэцэг ургамлаа хүлэмжиндээ нутагшуулан тарьдаг. Үүний хажуугаар бас мод бутыг үрээр болон тарьцаасаа тарьж явуулж байгаа. За худалдаа нь болохоор одоо яг 7 үндсэн салбар дэлгүүр болон зарим нэг онлайн борлуулалт. Тэгээд зарим нөгөө нэг ийм манай бүтээгдэхүүнийг авч зардаг ийм дэлгүүрүүд байгаа. Тэгээд мөн орон нутгийн бөөний авагч нарт бас ингээд цэцэг ургамлаа борлуулдаг. Үйлчлэгээр дээр болохоор бид нар дотор болон гадаад орчин ногоон байгууламжийн үйлчлэгээ үзүүлээд тэрийг арчилдаг юм үйлчлэгээ үзүүлж байна. Яг оймыг би болохоор ер нь л яг энэ тийм дууны салбаруудыг мэддэг. Гэхдээ нөгөө айгүй олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг юм бүр ерөөсөн мэддэг юм. Зөвхөн одоо зүр нэг бэлгэн хүчтэй ч юм уу тиймэрхүү юмудаа ингээд зараад ийлэн зэдэг үл амьсчууд авчиг гэж боддог. Тэнгүүд нөгөө нэг одоо найтро ч юм уу одоо олон газар би нөгөө хан энтриг хийдэг гэх юм. Тэр талаар нь ер нь яг айгүй яг мэддэг хүмүүс нь яг мэддэг гэж магадгүй. Гэхдээ миний иргэн тойронд яг тэр талаар нь ярьдаг ч юм уу мэддэггүй байхгүй. Тэгэхээр яг тэр талаар нь айгүй таниулах юм тийм тиймэрхүү юмуд байх үү. Аймаг илүү нөгөө хийжсэн ажлууд айгүй олон байгаа боловч тэрэн дээр өөрсдөө таниулах талын ажлуудаа айгүй дутуу хийжсэн гэсэн нөгөө нэг одоо юу гарсан штэ тий шүүмж. Тэгэхээр тэрэн дээр бид нэр илүү процесс дээр гүйцэтгэл дээр хараад бусдад таниулах борлуулалтаа нэмэгдүүлэх боломжууд байгаа хийж чадахгүй тий алдж байгаагаа бас ерөөдөө мэдчихсэн. Гэхдээ бас дахиад мэдлээ. Тэгэхээр нөө тэр тал дээр нь илүү сайн харж чадж байгаа учраас маркетингийн баг нь яг энийг илүү харуулах тал дээр сайн ажиллах байх гэж бодож байгаа. Одоо энэ борлуулалт чинь яг ямар суугаар илүү вэ? Тийм. Ер нь аль яг шууд худалдаагаар л явж байгаа л да салбар дэлгүүрүүдээр. Гэхдээ сошиалар болохоор маа нэг оператор охин байдаг. Тэр маань Instagram болон Facebook page те тэгээд бусад нөө TikTok ч гэдэг юм уу social гэдэг аппликейшнуудтай холбогдоод борлуулалтаа хийдэг. Одоо энэ логог тэр үед зурсан гэсэн үг. Энэ логог 2019 онд зурсан. Энэ ч маань 2 дахь лого. Энийг салах хүсэл байна уу? Баахгүй. Заахгүй дуртай юу? Дуртай. Тэр чинь гоё шүү дээ. Одоо icon бол болж байгаа юм. Одоо гэрийн юу дээр ингээд агуулга бол аягүй сайтай шууд хараад ойлгож. Яг дагалдж байгаа ногоон урлан ойм хоёр яг үдэл логотгоо наалдахгүй нөгөө. Заавал засах юм уу? Үгүй. Харъя те. Миний мэрэгжлийн юу насарч байгаа тасч байна. Тийм. Яг энэ логонд амар дуртай, хайртай болохоор
Хэрвээ яг өөрчлөлт нь яг ямар харагдах бол яг тэрийг харьцуулж үзчихэж яг солих хэсгээ шийднэ гэж бодож байна. Мэргэжлийн хүмүүсийн харах өнцөг Одкогийн ихтгэл үнэмшилтэд зөрчилдөж тэд ойм урлангийн логон дээр санал нэгдсэнгүй. Цаашдын хамтрал хэрхэн үр дүнгээ өгөх бол сүүдрийн ажлын үр дүн Одкод таалагдах болов уу? Profit тэмүүлэн Одконор ойм урланг дараагийн шатанд гаргах их ажлаа үргэлжлүүлсээр сүүдрийн хариуцсан ажиллаж буй ойм урлангийн ажил үргэлжилсээр байна. Худалдаа үйлчилгээний салбарын онцлог нь хүн бүрийн нүдэнд ил байдаг тул тэдний ажил хамгийн чухалд тооцогдоод байгаа юм. Зөвхөн нэг вебсайт ба бүтээгдэхүүний каталог зориулсан зураг авалтууд одоо ингээ үргэлжлээ явагдаж байна. Бид сүүдртэй хамтраад илүү хэрэглээний тэгээ мэдээлэл зөвлөгөө өгөх те эсвэл хийж исэн бүтээгдэхүүн үйлчлэгийнхаа зургуудыг өөр илүү объектууд дээр хийсэн ажлууд дээр дараанаас авахар төлөвлөж байгаа. Бүх бүтээгдэхүүнийхаа зургийг авахыг зорж байгаа. Тэрэн дээр одоо цэцэг ургамлууд, том жижиг хиймэл амьд тэгээ сүүдрийнхаа маань зураг авалтан дээр болохоор зөвхөн нэг өнцгөөс биш те деталь юм дөрвөн төрлөөр зураг авч байгаа. Холоос ойроос яг навчин ямар харагдах юм. Тэгээ тэр нь илүү вебсайт, сошиал дээр илүү хүмүүст ойлгомжтой. Заавал дэлгүүр дээр очиж үзэж авахгүй сошиалаар ийм цэцэг байд юм байна гэд гүйлгээд харахад илүү төхөн болж байгаа. Profit тэмүүлэн оймд цахим худалдааны шийдэл хэрэгтэй гэж үзэн Одког Монголдо тэргүүлэгч IT технологийн компани Coded авчирлаа. Coded худалдаа үйлчилгээний бизнес зориулсан, дата хиймэл оюун ухаанд суурилсан, тасралтгүй хөгжүүлэлттэй цахим худалдааны цогц платформ юм. Би нөгөө ойм гэдэг компанийнхаа Одко зэрэглэлийг дагуулад ирлээ. Золоо мөрөн зэрэглэлүүд болохоор яг л кодигийн буюу кодын маань өөрөө яг л онлайн худалдааны цогц шийдлийг сайтыг системтэйгээр зохицоор нь хөгжүүлдэг ийм Монголдо тэргүүлэгч IT компани байгаа. Тэгэхээр чи өвтөрөө бас нөгөө өмнө ярьсанчлан ер нь нөгөө нэг бизнесийн одоо өнөөдрийн орчин бол өөрчлөгдөж байна. Ялангуяа худалдааны бизнес дээр маш олон өөрчлөлтүүд гарч байна. Тэгээ дижитал шийдлийг бол заашгүй нэвтрүүлэх ёстой. Маа коди компани сонгож ирсэнд их баярлалаа. За маа компани хувьд болохоор сахим худалдааны цогц шийдлийг хөгжүүлдэг технологи компани байгаа. Төлбөрийн системийн шийдлүүд Монголд байгаа бүх шийдлүүд нь манай системтэй холболт хийгдсэн. Энэ дээр одоо өөрсдийн бизнестэй ер нь тохирсон төлбөрийн системүүдийг та бүхэн тухайн одоо систем хөгжүүлэгч төлбөрийн систем санал болгож байгаа газруудтайгаа холбогдоод өссөн төлбөрийн системээ яг өөрийнхөө онлайн худалдааныхаа сайтанд холбож оруулах боломжтой. Ер нь яагаад энэ онлайн худалдаар орох хэрэгтэй вэ гэхлээр худалдаа авалтын дадал гэдэг юм бол тэрчгээр өөрчлөгдөж байгаа. Энэ бол дижитал хэлбэр рүү шилжиж байгаа. Танаа яг бизнесийн онцлог тохируулаад за ийм бараа бүтээгдэхүүн ингэж ийм хэрэглэгчтэйгээд тэр процессыг өөрчилдөг ч юм уу те. Тэгээ яг тань систем ерөөхдөө бүтдэг гэсэн. Тэгээд ирээдүйдээ бол одоо өөрт чинь болохоор ямар нэгэн тийм технологийн хүмүүсийг одоо хайр хийж ажилуулах тийм юу байхгүй. Хэрэгцээ байхгүй. Эсвэл хамгийн том одоо толгойн өвчнөөс салж нэсэн үгэлтэй. Онлайн платформын талаар ойлголт байхгүй. За вебсайт гэж байд юм байна. Онлайнаар юм зарж болд юм байна гэдгийг бол мэдээд байгаа. Тэнгүүд нөгөө чинь мобайл аппликейшндээ болно гэр чинь бид нар юм ойм гэсэн юм мобайлын аппликейшндээ болоод тэргээр хүмүүс худалдааж болдог болно гэсэн үг юм тий. Эхлээд ямар ч хэдүүлээ нөгөө нэг вебсайтаа гаргах хэрэгтэй гэсэн. За тэгээд нөгөө нэг одоо юу гэдэг нь танаа шаардлага дээр суурлаад maaхан хөгжүүлэлтийн баг аваад хөгжүүлээд тэгэхээр вебсайт гарна. За үнэхээр энэ вебсайт энэ бүтээгдэхүүн маань хэрэглэгчдийг хүрч чадчихна гэдгийг туршиж үзэн гэсэн. Тэр нь одоо магадгүй жилж болно гэсэн үг байхгүй. Тэр хоорондоо вебээ хэдүүлээ одоо веб онлайн худалдааны системийг сайжруулад хамгийн сүүлд эцсийн бүтээгдэхүүн болоод за энэ бол яг маа бүтээгдэхүүн байна гэвэл дараа нь мобайл апыг хийдэг байгаа. Вебсайт тэр сошиалын нэг юм онлайн худалдаа эднэр чи яг нэг хүн болгоны механик ажлууд байдаг. Тэгээд аюу их нэг IT-ийн ажлууд байдгийг ингээд цогцоор нэг талтаа шийдсэн. Бид нөө тэрэнд юусоо санаа зовхгүйгээр зөвхөн өөрсдөө хийж чадах мэдээлэл оруулах зөвлөгөөгөө өгөх илүү тийм чадах зүйлүүдэд анхаарал тавихаар илүү амар санагдчихэв. Эцсийн хэрэглэгч бол маш амархнаар авах ёстой. Энэний хамгийн том шийдэл нь бол онлайн худалдаа. Тэгээ онлайн худалдаар бол заашгүй шилжих ёстой. Энэ чинь нөгөө нэг вебсайт гэдэг чинь өөр, худалдааны систем гэдэг чинь өөр байгаа байхгүй юу? Систем гэхэлэр системээ өөрөө мен шийдэг чадварыг нөгөө ажилтан байгууллага өөрөө заавал авчвал цаашдаа аюу их даваа талтай. Өөрөөсөө биднээс өдөр тутмын үйл ажиллагаа биднээс хамааралгүйгээр ажиллана гэсэн үг. Зааварчсан нөгөө хоорондоо мэдээлэл аюу сайн солилцлоо. Тэгэд түрүүн Одкогийн маань хэлсэнчлэн ер нь нөгөө нэг юм системийн талын ойлголт болж байгаа. Таарах юм гэдэг байгаа. Тэгээд гэхдээ би бол амархан байх гэж бодож байгаа. Өөрөө бас нэг ойрхон
технологи талаас бас ойрхон учраас нэг сурчвал тийм хэцүү бол ерөөсөө биш. Тэрэнд бол итгэж болох бах. Тэгээд ямар ч сэдвүүл ажиллаа эхлэе. Откогийн хувьд маш их юм сурна. Өөрийнхөө үйл ажиллагааг тэлж болох, борлуулалтын суугаа нэмэх, үйл ажиллагаа тэлж болох. Дараагийн шатуугаа гарч ийн гэж ойлгож байна. Нөөм янз янзын вебсайт гэдэг газруудтай холбоод хэд удаа фейлдээ. Тэгэд хамгийн гол нь шал үр дүнгүй ажиллаж болохгүй тийм юм хэлчихсэн чинь одоо энэ чинь бүр ингээ хүргэлттэй. Нөгөө ойн үйлчлүүлэгчтэй илүү ойртох дараагийн түвшинд гарах гоё вебсайтаа болж байгаа баяртай. Хүнийг байгальд ойртуулах боломжийг дотоод орчинд буй урамлаар нөхөж, үүнийг интерьерийн шийдэлтэй холбоход хамгийн сүүлийн үеийн тренд болжээ. Profit Тэмүүлэн энэхүү зах зээлийн чиг хандлагыг мэдэрч, урамлыг интерьертэй хослуулах шинэ бүтээгдэхүүнийг гаргахаар Анун төвийн захиралтай Отког уулзуулах гэж байна. Өгсөн даалгаврынхаа дагуу Омиго би Ануныхантай уулзуулах гэж байна. Бүтээгдэхүүн гэдэг утгаар энэ нэг концепт байх хэрэгтэй л доо. Яг стандарт гэж байх хэрэгтэй. Тэгэхээр манай Отког болохоор тодорхой хэмжээнд бас энэ дээр хийжсэн ажлууд бол байгаа билээ. Гэхдээ яг стандарт бүтээгдэхүүн болох талаас нь Ануныхантай ажилласан зүг баг. За сайн уу? Сайн уу? За талуу ажиллана. Сайн байна уу? Бэлгэн. Од гэрэл. Манай Ануны гүйцэтгэх захирал. Зөв. Би явж манай компани цог. За манай компани ерөнхийдөө 97 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Дотоод орчинд урамлыг тавилгатай хослуулж, хамттан төгс цогцлыг бүрдүүлэн чанартай бүтээгдэхүүнийг бий болгох чадвар Анун төвд бий. Манай хамтарсан тийм бүтээгдэхүүн бол гарах аюул боломжтой юм байна. Чи угаасаа зах зээл дээр угаасаа demand аяг байдаг. Иймэрхүү бүтээгдэхүүн авъя тий. Манай интернеттэй хамтраад иймэрхүү байнгын бол бид зэрэлттэй байдаг. Одоогийн ногоон байгууламжийн стандарт ч юм уу эсвэл хүмүүсийн сонирхоод тренд ч өөрөө ургамлан урамлан төвчлөлтөд бүтээгдэхүүн сонирхоод тэрэн дээр захиалгууд орж ирэнгүүт манайх одоо чинь өөр туслан гүйцэтгэгчүүдээр ингээд хийлгэхээр юм найдвартай түншүүд ч юм уу эсвэл нэг бэлэн сэт бүтээгдэхүүн байдаггүй. Тэгэхээр бид илүү тэрийг хурдан эмх зэгцтэй болгоход магадгүй энэ Анун тавилгын үйлдвэртэй хамтрах юм бол хэрэглэгчид илүү ойлгомжтой хурдан юм ургамлан хүсээд байгаа тэр харны бүтээгдэхүүнүүдийг гаргах боломжтой байна гэж бодож байна. Ойм урлан Анун төвтэй хамтран шинэ бүтээгдэхүүн гарган ажиллахаар боллоо. Сүүдрийн ажил үргэлжилж тэд компани өнгө төрх донж хэв маяг бэлэгдлийг шигтгсэн брэнд бүкийг хийхээр зорж байна. Ойм урлангийн үг түүх гიშгсэн мөр алганыг илтгэх тэдний хуучин логог солино гэдэг нь Откогийн хувьд том өөрчлөлт. Бидний брэнд букинг гэдэг юм хэд гарсан байна. Тайлбарлагдаад өнгөрсөн 7 оноос ахисан хэлбэрүүдээ үзүүлж байна. Тэгээ хуучин логоноос засварлаад жанцлаад косметик засвар, баг зэрэг засварууд орсон. Хуучин лого бас хуучин байсан. Одоо нэг шинэ логон дээр орчин үе рүү дандаа дижитал хэрэглээр шилжсэн бүх юм шилжсэн болохоор бас тэндэн зориулаад бүсгийн өндөр зузаан тик одоо тэр зохиомж бүгдийн одоо үеийн стандартад тааруулсан гэсэн үг. Яагаад ийм хоёр өнгөтэй байна вэ? Яагаад гэвэл буюу доотлынх нь юм хөрсний боронго илтгэдтэй суур хөрсний боронго илтгэд дэшегээ цэцэглэж байгаа тэр ногоон филинг. Тэгээд би нэг арай илүү татдагч байгаа. Нэг өнгөтэй байсан бол арай удахтай тий. Одоо хөгжмөрөө хариул нэг юм нэг л тоон дуурайд байдаг. Нэг хоёр өнгөтэй болоод ирэхээр нэг хоёр тоон дуурайд айгуу гоё илэрхийлэх чадвар нь ихсээд байгаа гэсэн. Маа лого яг болцсон байна гэж боддог байсан аахгүй. Тэгэнгүүт нөө харьцаа өөрөө биш байгааг сүүлд анзаараад харьцаа юм байна. Гэхдээ өнгийг бол өөрчлөлмөргүй байсан. Яг үннийг хэлэхэд харин сүүдрийн хувьд ажиллаа чанартай нэгт нэмбай хийхийн тулд зоригтой өөрчлөлт шинжилтийг хийх хэрэгцээ шаардлага бий. Гэхдээ яг эцсийн мөчөд алаа бид нар илүү нөгөө дараагийн түвшинд өөрчлөлтийг харуулж байгаа өөрчлөгдөж байгаа юм байна. Өөрчлөсөн нь бол аягүй зөв юм шиг санагдсан л да. Одоо чи миний бодлохоор би чи ийм хурц шороотой ажилдаг те цэцэг тарьдаг юу энэ төр дижитал брэнд бук зүгээр л яг өөрийнхөө мэдрэмжинд толгуурлж одоо ингээм амиг авч явж байсан бол тэсвэрийн аягүй тийм сэтгэлээрээ одоо юу гэх альва зүйлдтэй за энийг чинь хийх ёстой ингээл болоо гэхээс илүү ийм байвал яаж гин тийм байвал яаж гин энэ үнцг нь илүү гоё штэ энийг нэг судлаад үзээрэй гэдэг ийм санаа шийдлүүд ирээд бидэрт илүү бас нэг товчлох арга замуудыг зааж өгч байгаа нь илүү гоё сонирхолтой хамтарч ажиллахаас илүү сонирхолтой байгаа. Откоо өөрчлөлтийг шууд хүлээж авахд бэлэн биш байгаагаа хэлсэн ч зөв шийдэл нь мэрэгжлийн багийн зөвлөгөө мөн гэдэгт санал нэгджээ.
Ажилчдын ажиллах орчин тав тух аливаа ажлын бүтээмжид ихээр нөлөөлдөг. Гэвч Оймын компани санхүү, хүний нөөц, захиргааны албан, урлангийнхаа нэг жижиг өрөөнд бичиг цаастайгаа багтаж ядан шингэхгүй өдийг хүрчээ. Иймд хөрөнгө оруулагч Оймын ажилчдад хэрэгтэй тав тухтай эерэг орчин бий болгох хэрэгтэй гэж үзэж, шинэ офистай болгох шийдвэрийг гаргасан юм. 70 гаруй авснаас шууд офисоо хайх ажилд орсон. Тэгээд ерөнхийдөө ажлынхаа багийнхандаа 14 хоногийн хугацаа яг шаардагдсан. Тэгтээ яг офис түрээслэх олох процесс аягүй хэцүү байд юм лээ. За тэгээ аягүй олон газрууд үзээд тэгээд нөгөө нэг янз янзын газрууд яг 2 локейшн дээр тохирсон. 2 локейшн дээр тохироо за яах вэ гэдэг нөө шийдвэр гаргах дээр яг профитасаа тусламж авсан. Бид хоёрыг хоёуланг нь хамт очиж үзсэн. Нэгийг өглөө очиж үзээд, нэгийг өдөр нь ирж үзээд профиттэй ярилцж байгаа. Тэгээд яг энэ нь илүү нөгөө байгууллагын одоо B2B харилцаа буюу тэрэнд илүү тохирсон юм байна. Бидэд яг нөгөө өдөр тутмын ажлуудаа хийгээд юмнуудаа анхаардаггүй. Тэгтээ яг нэг офистай болно да. Тэгтээ нэг гоё шоурумтай болно да гэдэг байсныг илүү профиттай хамтарснараа нэг хүч ороод биелэх айгүй боломж гарсан. Тэгээд яг профит дээр хамт ирээд үзэхтэй хүртэл за энэ юусоо дэжгүй мэн гэд бид хоёр хоёулаа айгүй аз жаргалтай. Тэгээд бүх юм аягүй гоё таалагдсан. Профитийн даалгаврын дагуу одгоо урлан болгох тохиромжтой офис хайсаар сар орчин болжээ. Харин эцэст нь өөрийн хүссэн байршилтаа офис олж чадсан юм. Түүнчлэн ажилчдын үндсэн ажлаа умартан байж тэмүүлж очдог, хайрыг тарьдаг хүлэмжийн байрыг илүү тав тухтай, аюулгүй, эрүүл, аз жаргалтай орчинтой болгох засварын ажил хийгдэж байна. Профит дээр ярилцаад угаасаа нөгөө өөрсдийнхээ орохоор үүртэй болохгүй, ажлын бүтээн сайжрахгүй гэж ярьсан л та. Тэгэхгүй болохоор хичнээн одоо тэ брэнд бук илгээд логогоо өөрчилсөн ч гэсэн хүмүүс манай тухгүй одоо орчин ажиллаад байгаа юм бол бидний хүсэж байгаа бүтээмж гарахгүй гэж ярилцаа. Тэгээд нэмэх нь нөгөө нэг үйлдвэрлэл дээр байгаа буюу хүлэмжэн дээр байгаа хүмүүсийнхаа ажлын байрыг томруулъя. Гэхдээ яг нөгөө өөрсдийнхөө нөөц бололцоонд тааруулаад томруулах ажлаа эхэлсэн байгаа. Хүмүүсээ хурдан юм өөрийн гэсэн үүртэй орон зайтай болгох гээд аягүй их яарч байгаа. Тэрийг бүр аягүй хурдан хийгээд хүмүүсээ илүү тухтай газар ажиллуулах гэсэн гэдэг дээр аягүй маш их яарч байгаа. Удаан хугацааны турш хүссэн офисоо хайж, эцэст нь олж чадсан Отко ажилчдынхаа хамт аз жаргалтайгаар шинэ офис руугаа нүүлээ. Урлангийн тогтчлт засварын ажлын процесстэй танилцахаар хөрөнгө оруулагч Оймын шинэ урлангийн байранд ирлээ. За сайн байна уу? За ямар өөр болчихоо вэ? Ямар гоё юм тий. зургийн дээр ихээс хэрэг. Бадад гэхдээ дотоо юмнууд зөндөө байна. Тэгэхээр бид тэйгээ ер нь төстэй тий. Зургийн дээр ихтэй ойролцоо, ер нь зохион байгуулалт бүх юм ойролцоо. Гэхдээ нөө дутуу тавилгууд, бидний тогтчлтууд, эдгээр дутуу тэг ямар ч байсан бид нөгөө нэг тий эргэцээ бодоод ганц нэг урамлуудаа тавиад, дүүргээд, хараад яг бүрэн дуусаг бол явж үзгүй. Яг нэг анх тэг зас хавгаас махтны профит ирж үзсэн. Одоо тэгвэл процесстэй танилцж байгаа учраас миний ч амар сэтгэл догтлж чинь хэрээд нөгөө нэг хав хоосноос нөгөө бидний төсөөсөн зураг хэр биелж байгааг ингээ харах чаа учраас хүлээгээд байж чинь. Тэгээ процесс бол яг юм 80% тай. Тэг бидэд аль болох нөгөө нэг өөрчлөлтөд татах зорилгоор ингээ ургамлаараа дүүрэлтээ хийгээд ингээ ажлууд явагдаж байна. Ингээд битүү одоо жишээ чанаа олчин бусад үед юм нөгөө нэг сампл нэг юунууд болчихсон. Загварууд одоо энэ дээр бид ийм гоё заавар дизайн гаргасан байхгүй. Ингээд яг нөгөө нэг бүтэн гоё ургамлан хаана яаж харагдах уу? Энэ талдаа болохоор тэгвэл цэцэгтэй юм уу хиймэл нь яаж харагдах вэ гингүүд ирээд нөгөө шоурум байдлаар нөгөө хүмүүс яг гоё үзээд тэгээ ийшээгээ оронгууд нөгөө ширээ маань арай гарааг байгаа. Утгаар орлон болсон юм шүү. Тий, одоо гоё болгож байгаа. Тэгээд нөгөө ханнууд орж ирээд те. Тэгээд нөгөө ширээнүүд орж ирээд ингээд за окей. Австрали 7 давхарт 708 тоон гоё байгаа зү. Бүх юм реклам тасдаг. Сүдэр агент өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудынхаа үр дүнгээ танилцуулахад бэлэн болжээ. Тэд Оймын ребрандингийг хийж, бүтээгдэхүүний зураг авалт болон сошиал маркетингийн ажлуудыг хариуцсан ажилласан юм. За манайх гэрэл зураг, веб дизайн, сошиал медиа, тэг брендинг дүрийг нь бол хариуцж хийсэн байна. Тэгэхээр энийхээ базаад нэг видео бэлдсэн байгаа. Тэрийг та одоо танилцуулъя.
өдрийг оймын ажлыг хийлгэсэн нь бол маш оновчтой сонголт болсон байна. Өмнө нь хизээч юм брэнд бук мөнгө хийлгэх мэлэх бодож байгаагүй. За лого талцсан гэж би бүх юм болцсон тий. За логогоо бүх юм дээр ямар ч хамаагүй байдлаар хэвлээл гаргаал болно гэж боддог байсан бол брэнд бук нь гарахаар багшийн одоо ингээ ном тий за гарын авлага гараад ирж байгаа юм шиг юм байгаа учраас ямар гоё юм. За лого эрлэний хөтлөгчдэр болохоор ерөнхийдөө яг халдж байгаа хүсэлтээр яг үндсэн логоныхоо хэм маяг ерөөсөө өөрчлөлөөгүй зөвхөн нэг харьцааны хувьд бол зөв байх дээр илүү анхаарал за албан хэрэглээг нь бол оруулж өгсөн. За merchandising дизайн дээр болохоор за яг нөгөө дэлгүүрийн бодит хүрээллийг үүсгэхдээ яг нөгөө AIM гэдэг үндсэн брэндийг үүсгэхэд хүмүүс мэдрэмж өгөх зорилгоор одоо хэрэглэж байгаа бүхий л зүйл дээр AIM брендинг логог нь шингэж өгöd ийм хөтчийг одоо энэ ном дээр бол бүгдээр орсон байгаа. Анх нөгөө нэг брендинг гэж юу гэдэг ингээ анх танилцуулж хаад нэг юм ном үзүүлэл би бүр хараад хоо ийм ном байд юм байна гэж харж исэн чинь яг өөрийн гэсэн юм Pinterest-ийн зураг шиг бүр амар гоё яг гадаадын сая чи гоё зурагнуудтай хийсэн ажлуудаа тэгж харах аюу гоё байна. За тэгээ гэр зургийн хувьд болохоор бид нэр за төслийн зургууд авсан буюу нөгөө нэг хийсэн захиалга хийсэн том хийсэн нөгөө ногоон байгууллагын ажлуудыг авсан. Хэрэглээний зураг авалт буюу нөгөө бүх төрлийн үйлчлэгээ зургаар илэрхийлээд нийтдээ 7 төрлийн үйлчлэгийн зураг авсан байгаа. За тэгээд яг AIM брендийг илэрхийлэх сурчлагын одоо advertisement тушууд хийсэн байгаа. За тэгээд бүтээгдэхүүний зураг авалтыг нэг бүрчлэн одоо 150 гаруй бүтээгдэхүүн дээр зураг авалт гэж гүйцэтгсэн байна. Сүүдрийнхэн маш олон зургийг, маш олон бүтээгдэхүүний зургийг бол авч гоё байдлаар аваад тэгээд нөгөө вебсайтаа огсрохт нь дэмжлэг болж өгч чадсан байна. Хүмүүс үзэх туслаа болоод байгаа Reels одоо формат таньжуулсан видеонууд бас хийж үзсэн. Вебийнхаа орох хэсэг, за мобайл вершн тэгээ бүх хуудсууд дээр кастом дизайн хийгээд кодыг компанид хийж өгсөн байна. Энийг хаана таад өөрсдөө яасан уу те? Энийг бүр ингээ Монгол кашмиртай хамтраад энэ аюу гоё гарсан. Яг брэнд талаасаа оймын хувьд бол брэнд мерчендайз яг тэр өнгө будаг брендинг элемент гэж ярьдаг. Тэр элемент болгоныг бол маш сайн гаргаж өгсөн байна. Яг энэ чигээр ингээд ой маань ажиллахад бол яг одоо бол нэг дараагийн түвшинд гарсан компани болж чадхаар байна гэж би дүгнэж байна. За анх бол ойм эрэхтэй бол одоо зөвхөн одоо тарьсан цэцэгтэй тий айгуу гоё дэлгүүрүүдтэй компани ирсэн. Одоо юу ч дутуу бишээр эхлэх одоо борлуулалтын дэмжих талаас нь бол хандаж ажилласан. Ашиглаад одоо бараа бүтээгдэхүүнээ сайн зараасаа тэгээ зарагдахын одоо хүлээгээл сууж ийл гэж бодож байна. Гэхдээ ер нь бол амар гоё болсон байна. Би бол ер нь аюу их ажил хийсэн байх гэж дүгнэж байна. Тэгээ манай энэ мөнгө бол амар гоё байна. Энэ хэдүүлээ яг л нэг тэр ойм гэдэг дээр нэг юм дутуу байгаа байхгүй. Тэр нь яг таглайн баг. Тийм бооц. Хөрөнгө оруулагчтай, профиттай ингэж юм хамгийн гол амар гоё эйженситэй хамтруулаад юм гоё зүйл гаргасан нь яг нөгөө дараагийн түвшинд илүү нөгөө үйлчлүүлэгчд ойлгомжтой байх энэ зүйл маань эхэлж гин гэж бодож байна. Манай сүүдрийнхэн бол яг оймын хувьд бүх юм хийж өгсөн. Одоо бол яг энэний дагуу зүгээр гүйцэтгэл хийгээ явхад ойм өөрөө дараагийн шатанд гарсан компани гэж харагдах үз хэмжээнд бол болсон байна. А мэдээж энэ бол гадаад харагдах үнцэг. А дотоод энийг хийх боловсон хүчин процесс хийж бол шаардлагатай. Тэрийг бол ойм одоо отко өөрөө энийг бэлэн болгох хэрэгтэй. Орчноо илүү амьд болгох ургамлан төвчлөлтийн үйлчилгээг санал болгодог ногоон диважин гэж хэлж болох ойм урлагийн төв салбар нээлттэй хийх гэж байна. Профитийн хүссэн төв салбар инхүү нээгт гэж байгаа бол Откогийн хувьд төсөөлж байгаагүй санаанд оромгүй сайхан үйл явдал болоод байгаа юм. Оффистай тэгээд урлантайгаа шинэ урлантайгаа танилцлаа. Бизнесийн одоо иргэдэд зориулсан ритейл гэж ярьдаг. Иргэдэд зориулсан бизнесийн үйл ажиллагаа бас бизнесүүдтэй шууд хамтардаг үйл ажиллагаа гэдэг эднээс нэг юм цогц төв урлан бол байх ёстой. Тэгээд энэ хоёрыг бол би хүссэн. Тэгээ ямар ч гэсэн миний хувьд бол сэтгэл хангалуун байна. Тэгээ хүн ажил дээрээ маш happy ингээд ажил руугаа ирж ажиллах зорилготойгоор ирэх хэрэгтэй шүү. Тэгэхээр яг энийг л бүрдүүлэхийг би бол амар хүссэн. За нээлт болох гэж байна. Ямар ч байсан яг сэтгэл догтлоод хүмүүс ирж байгаа учраас аюу их хүлээлттэй байна. Өнөөдөр яг гоё урлагийнхаа нээлтийг хийх гээд хүлээж байна. Одоо надад байгаа нэг хүн үзэх боломжтой ийм гоё салбартай болох юмсан гэж боддог гэсэн. Одоо өнөөдөр ийм гоё салбартай болсондоо маш их баяртай байна. За оймын хувьд бол бид маш олон жижиг киоск салбартай. Гэхдээ бид нар айл болох хүмүүстэй хүрэх зорилгоор энэ тэнд нээсэн боловч нөө яг цогцоор нь бүх шоурум хийдэг ажлаа харуулхад айгүй их одоо бэрхшээлтэй зүйлүүд их гардаг байсан. Яг бол харуулах зүйл байхгүйсэн. Тэгээ бид энэ урлагийнхаа нээлтээр урлагаараа дамжуулаад
нөө хийдэг зүйл амьд олон хиймэл ургамлан хаан бүх том ургамлуудаа бүх том сонголтуудаа яг нэг дор өөрөө хэлбэл өөрчлөлтөгчд хамгийн гоё нэг ойрхон байх шууд нэг дор очиод нэг сонголт авах ийм зүйлүүдийг одоо хийж чадсандаа маш баяртай. Дараагийн түвшиндээ гарах бол боломж бий. Энэ салбар маань энэ урлан маань өөрөө ингээд илүү түлхүүр болоосаа тэгээд цаашдаа биш олон боломжууд гарч ирээсэй гэж хүсэж байна. За нээлттэндээ ямар ч байсан профиттайгаа болон багийнхантайгаа найзуудтайгаа өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн түүхүүдээ яриад инээлдээд тэгээд цааш өшөө ямар амжилт хүртэл ингээд маш гоё нээлттэй хийж хэллээ. Тэгээд одоо ингээд харахад бидэд аюу сайн хичээсэн юм байна, илүү сайн байсан юм байна. Үүнээс гэдэг бас сайн байж чадах юм байна. Тэгэхээр бас ирээдүйн маань илүү гоё гэрэлтэй, илүү ногоон сайхан харагдаж байна. Profit Тэмүүлэн Отконоор өнгөрсөн хугацааны ажлуудад өгнөж ярилцахаар уулзаад байна. Одоо сая богино хугацаанд маш олон юмнуудыг бол хийлээ. Өөрийн гэсэн урлагаа шилжүүлээ, шинэ урлан хийгээд офстой болоод ажиллаад эхэлсэн явж байгаа. За маркетинг дээрээ бас яг үзэгдэх талаасаа маркетингийн брэнд талаасаа маш олон зүйлийг бол хийчлээ. Тэгэхээр энэ маань одоо яах ёстой вэ гэхээр сайн одоо гүйцэтгэл болоод цаашдын компани өөрөө ингэж үйл ажиллагаагаа чиглээд явах шаардлага бол үүсэж байгаа. Ер нь ямар нэгэн ажлыг хийхэд ажлын хамгийн их одоо үр ашиг авчирдаг зүйл бол сайн хамтрагч юм байна. Тэгээд хамгийн гол нь аюу азтайгаар аюу сайн хамтрагчтай болсон. Хүмүүсээ маш гоё одоо орох орон гэдэгтэй гоё офистай, өөрсдийн гэсэн том урлан буюу шоурумтай. За тэг хүлэмжнийхаа тэр нэг гол үйлдвэрлэлийн бага өөрийн гэсэн жижигхэн ч гэсэн өргөтгөл барьж орон байртай болгосон. Урлагаа өөрчилчлөө, маркетингаа тодорхойлчлоо. За зарим нэг зардалтай, алдагдaltaй цэгүүдээ хааж байгаа. За тэгээд ирэхлээр ашигт ажиллагаа бол сайжрах ёстой. Зардал бол хэмнэгдэх ёстой. Маркетингийн айгүй олон ажлууд хийчлээ шүү дээ тийм. Тэгэхээр үйл ажиллагаа дотоод юм айгүй сайн сайжруулах ёстой. Тэгээд чи өөрөө яг гүйцэтгэх захирлын хувьд тоогоо айгүй сайн мэдэрмээр. Тэгээд төсөөлөлтөй болмоор, төсөв төлөвлөгөө хийгээ явдаг болмоор гүйцэтгэлийн яндаг баймаар байна. Тэгээд эндээс үүдээд яг менежер төвшнийхөө өөрийнхөө шийдвэрийг гаргадаг тэр схем рүү шаардлагатай болох. Тэр схем рүү бол очих ёстой. Борлуулалтын хувьд одоо бол ажиллах ёстой болж байна. Тэгээд борлуулалтыг мэдээж олон сегментэд, олон харилцагчдад өөр мессежээр, өөр сейлс стратегиэр бол хийх заашгүй шаардлагатай болж байгаа. Би зүгээр ингэж харсан байхгүй. За хагасчлын тоогыг чи хараад энэ жилийн орлуулалтын орлогыг чинь өнгөрсөн 6 сартаа зүгээр томьёолоо тавихаар яг хуу 21 оны 4-р хөлөлтөд харьцуулах юм бол 26% өсөх магадлал бол байгаа. Зүгээр аюу энгийнээр бодохоор. Гэхдээ түрүү жилийн 21 оны 4-р хөлөлийн яг орлуулалтын маржин чинь 27% байсан. Би зүгээр томьёолохоор энэ жил 19% руу бууж магадгүй. Тэр зардал аюу өндөр гарахаар харагдаад байгаа. Тэгэхээр цаашдаа ерөөсөө зардал дээр аюу сайн яг ямар зардлууд гарах юм гэдгийг бол тодорхойлоод өөрөө заавал шаардлагатай зардал өгөхгүй юу гэдгийг бол харж явах хэрэгтэй. Одоо оффистай болсон тэгэхээр хүний байгууллага доторх хүмүүсийн шилжиж төлөвлөгөө ажлаас гарах тэр бол жоохон цэгцэрэх хэрэгтэй баг. Чи өөрөө нөгөө нэг хүмүүстэй делегейшн гэж ярьдаг шүү дээ. Эрх мэдлийн нөгөө шийдвэр гаргах эрхийн нөгөөд хүмүүстэй итгээд ажилдаа оролцуулах заашгүй шаардлагатай. Тэгэхгүй бол бүх юмдаа өөрөө яваад байвал дахиад энэ чинь нөгөө нэг байгууллага болж чадахгүй. Хөрөнгө оруулагч хачаар өөрийгөө бас энэ дараагийн түвшинд арай илүү менежменттэй илүү сайжирсан бас юмыг нөө томоор нь харж бас сурж ийн гэж ойлгож байгаа. Одоо яг нэг үйлдвэрлэл хийж байгаа тэгээд өгүүлэлт хийж байгаа борлуулалт хийж байгаа компани чинь стандарт процесс гэж бол байх хэрэгтэй. Тэрийг та ер нь бол байхгүй байгаа шүү дээ тийм. Тэрийг бол боловсруулж байгаа бах тийм боловсруулж байгаа. Гой өөрчлөлтүүд юм бодит өөрчлөлтүүд олон гарсан. Гэхдээ нөгөө энэ бүхнийг ингээ мэдээд ирэхээр нөө юм мэдхийхээр юу ч мэдэхгүй байгаа. Тэр нөгөө дараагийн төлөвлөх удирдах энэ шат руу ороход илүү хичээх маш их ажлууд хүлээгдэж байгаа гэж бодож байгаа. Гэхдээ яг тэр нэг анхны уулзалтаас өнөөдрийн уулзалт хүртэл энэ төвшөнд одоо намайг өдөө хүртэл одоо дасгалжуулаад хамтраад баг болоод ингэж ажилласанд нь маш их баяртай. За тэгвэл тэгээд ажилдаа оръё тийм. Бишээ зөндөө ажлууд хүлээгдэж байгаа. Тэгээд амжилт хүсье. За баярлалаа. За.
Тэд хамтарч ажилласан хугацаанд брандинг, маркетингийн шинэ бодлого алсын хараатай болж, цахим худалдааны сайтыг нээж, салбар дэлгүүрүүдийг нэг концепттэй болгож, MCS Land Event-ийн урмлан ханыг тохижуулж, төв урлан салбарыг нээж, ажилчдын ажиллах орчинг бүрдүүлэн офисын шинэ байртай болж, хүлэмж дэх ажлын байрыг өргөтгөн засвар хийж, ануунтай хамтран урмлыг интерьертэй хослуулан шинэ бүтээгдэхүүн гаргаж, компанид ид шидийн гэмээр өөрчлөлтүүдийг хийгээд байгаа юм. Би бизнесийг анханасаа сонгосон шалтгаан бол энэ өөрөө ногоон бизнес. Тэгээд ногоон бизнес гэдэг утгаараа байгаль дэлтэй. Тэгээд тийм учраас энэ бизнес өөрөө ингээд хэр томроод ямар зах зээл дээр яаж оршин тогтнохыг бид нэр одоохондоо бол томьёолоход хэцүү. Гэхдээ энэ нөгөө хүмүүсийн амьдралд байж заашгүй байх ёстой, эрүүл мэндэд хэрэгтэй, өөрийнхөө амьдралд нөгөө баялагийг авчирдаг ийм одоо бүтээгдэхүүн учраас энийг бол цааш нь хөгжүүлээд аль болох олон байдлаар ингээд амьдралд ойрхон байдлаар хөгжүүлэх ёстой, бүтээгдэхүүнүүд гаргах ёстой. Өмнө бол ингээд нөө болоо л ингэж бодоод байдаг гэсэн байхгүй юу? Угаасаа ийм нөө жижиг бизнесүүд одоо мэдгүй надтай ажиллах зөндөл хүмүүс байгаа. Анхны уулзалтын дээрээ юу ч мэдгүй амар тэнэг байгаагаа ойлгоод яг болохгүй байгаагаа ойлгоод угаасаа нөгөө дандаа нөгөө жижиг галуудыг унтраагаад юм том галны стил асаалтай байгаагаа ерөөсөө мэдгүй байснаа олж харсан. Маш богино хугацаанд ийм их өөрчлөлтийг гаргаж чадж байгаа юм чинь ирээдүйд урт хугацааны хамтрагчид болохоор бидэд бас илүү дараагийн төвшөнд маш юм хүсэн хүрэн мөрөөдсөн гой зорилготой урьж чадах байх гэж бодож байна. Profit Otco нарын хамтрал ургамлан ногоон бизнесийг илүү өргөжүүлж дараагийн шатанд гарахад чиглэнэ. Байгаль орчинд таатай эрүүл бизнесийг дэмжин бие биедээ цэцэг ургамлаар дамжуулан байгалийн гоо сайхны энерги хайрыг бэлгэлээрэй. Хайр тарьж ногоон диваажин бүтээгч Otcод баяр хүргэе.